Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Энэ удаад үнэн ба худлын тухай ийм нэгэн түүхийг үзэгч олондоо хүргэе гэж зэхлээ. Бидний хөгжил дэвшилтэй сайхан байна. Ийм уучлаараа хэрэггүй. Ингэж хөгжихгүй. Энэ хөгжил биш, хөглөрөл. Хамаг Монголын явхлан халуун цуст монголчууд эд худлаа яриад байна уу? Эсвэл хамблан маань худлаа яриад байна уу? Хэн нь үнэн, хэн нь худлаа яриад байгааг үзэгч таны мэргэн оюун шүүдэг бай. Үнэн хэдий гашуунж хамгийн хүчтэй нэмгэнэ. Тийм болохоор худал хуурмаг хэдий гоёмсог сайханч үнэнд хязээд гүйцэгдэнэ гэдгийг монголчууд мэддэг байжээ. Тиймдээч үннээр явбал өхөр тэргээр туулайг үүснэ. Туулаан жиннэ үнэн уулын жиннэ худлыг дарна хэмээн монголчууд хэлэлцсээр үнний замаар тууштай замнан 20 дугаар зууныг хүргэжээ. Соёлын давтахад энэ өдрөөс хэрэгжүүлэхээр шийдвэр гараад байна. 20 дугаар зуунд үнэн худал төр зур зайгаан тавьж өгөхдөө худал хуурмгийн багийг бүрмөсөн тайлж энэ ертөнцөөс худал хуурмгийг нэг мөр арчин цэвэрлэх арга ухаан сэлжээ. Тиймдээч туул ажилдаа тонол богдоон залаад хувьтай хүн хулган жилийг үүснэ. Чингисийн Монгол 800 жилийн дараа дахин сэргэн манд нь хэмээн хэлэлцсээр 20 дугаар зууныг үдэж 21 дугаар зууныг угтжээ. В году 1999 в месяце 7 великий король страха спустится с небес. Он воскресит Чингисхана, короля монголов. Чингисийн төмөр морин цэргүүд тэнгэрээс газарт бууж дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлах болно. Үнэхээр тэр бүхэнч ёсоор болж худал үнэнд гүйцэгдэж үннийг эрэлхийлэгч монгол залуус худал хуурмгийн багийг ховх тутан гарч ирсэн боловч энэ цагт нэгэнд хүчээ авсан худал сүрээр дарангуйлж сая л дөнгөж сэрсэн үнэн арайл балчирдав. Миний хэлсэн бүхэн сонсогч таны төлөө ингэж хэлээд ойлгож чадаагүй бол намайг шүү. Гэвч даравч дардаж боловч бултайдаг нь үнэний өөрийнх нь онцлог Монголын мөн чанар юм болохоор үнэнийг эрэлхийлэгч монгол залуус эрт орой хэзээ нэгэн цагт нүд ялбуулан гарч ирэх нь тодорхой. Үнний төлөө тэмцэж байгаад үнэн дандаа ялдаг юм. Миний клип худлаа байна уу, үнэн байна уу? Цаг хугацаа харуул. Үнэн дандаа дийлдэг. Сэрнэ гэсэн цагтаан сэрсэн Монголыг худлыг гүйцэж мандна гэсэн цагтаан мандсан үнэнтэй. Овжин мэхээр 10 жил дарж Монголыг энэ хүртэл туйлдуулсан тэдгээр эзэдтэй одоо та бүхнийг танилцуулъя. Апу оюу толгойн PR-чд буюу 20 дугаар зууны соён гэгэрүүлэгчд. Манай компани бол олон PR хийж ирсэн. Ер нь бол одоо голомтын ч гэдэг юм уу, апугийн ч гэдэг юм уу, голдуу сэтгүүл ном гаргах байдлаар хийдэг шүү дээ. Тий, соён гэгэрүүлэх байдлаар хийдэг. Соён гэгэрүүлэх тийм байдлаар хийдэг. Тий, соён гэгэрүүлэх байдлаар хийдэг. Соён гэгэрүүлэх тийм байдлаар хийдэг. Гэвч согт үерээдүй сэглэгдсэн газар шороо үлдээж үр үндсэн үгүй хийх нь соён гэгэрлүү ёроолгүй тэнэглэлүү. Газар шороогийн ухаан энэ өөр гаж байхгүй. Үнэхээр яг эрүүл ухаантай бол гаж. Газар ухаж мөнгө олох хүсэлтэй хүмүүс байгаа. Тэгээ энэ бүхэн чи гаж гэлэхээр ердөөсөө ойлгохгүй. Ягаад гэвэл ализийн энэ гаж амьдралд ердөөсөө тасцсан. Тэгээд ийм зэвүү хийж байгаа байхгүй. Тарих угаалтыг. Ийм зэвүүн хийж шít. Таныг өөрөө чинь дайсан болгож шít. Таны хамгийн том дайсан чинь шít та өөрөө болж эхэлж байгаа байхгүй. Та тэрийг ч мэдэхгүй байдаг байхгүй. Одоогоос бараг 10 жилийн өмнөөс эдгээр бичлэгүүдтэй миний би интернетээр учирч байлаа. Халуун цуст монголчууд хэмээх Facebook аккаунтаар энэ хүүхэд соён гэгэрлийн цуврал хичээл нэвтрүүлж хамаг Монголын жавхлан үнний дуу хоолой болон дөрвөн хөдөлж байлаа. Үнэн үг хэлэхээр ингээ сайхан сонсогддог юм дөө. Тэгээд бид нар урд өмнө дэннүү боловсралтай өгд юм хүмүүс. Одоо хаадын боловсралтай байсан. Одоо бол бид нар боолын боловсралтай болоод
одоо 90 жил болж байгаа нь болоод гэж. Боловсролын байгууллага байгуулагдсныхаа 90 жилийн ойг тэмдэглээд хүн бүхэн баяр хөөрөөр цалгиж байхад боолын боловсрол орж ирээд 90 жил болж байна да гэд годгүйхэн хэлцэгдэх нь гашуун үнний шолуун зам. Гэвч гашуун үннийг сонсохыг хүсдэггүйчүүдэд худал үйлчилжээ. Жигтэйхэн сайхан боловсрол мэдлэг болоод тэгээд сайхан сургуульдаа сураад ажлаа хөдөлмөрөө хийгээд мөнгө цаасаа олоод амьдралаа сайхан зохицуулаад ирэхэд деважин дотор амьдрч ил байна шүү дээ. Тэр дандаа бусдад таалагдах сайн сайхныг хамт шимж ярьдаг болохоор ухар мөчөд олон түмний толгойг эвтэйхэн эргүүлж дөнгөн. Олон сайхан барилга байшингууд тэр баригдаж байна. Бид юм хийгээд байгаа юм байна шүү дээ. Гэж ингэж бодогдож байла. Бидний хөгжил дэвшилтэй сайхан байна. Гэвч хөгжөөд байна уу, хөглөрөөд байна уу? Одоогийн бидний хүрсэн үр дүн хөгжлийн ололт уу, аль эсвэл мөхлийн аюул уу? Энэ тухай үннийг эрэлхийлэгч Монголын залуус юу гэж ярихыг одоо сонсцгоё. Бидний үеийн залуучууд манай энэ эх оронч хөдөлгөөн яагаад байгуулагдаж байгаа? Энэ уучлаараа хэрэггүй. Ингэж хөгжихгүй. Энэ бол хөгжил биш, хөглөрөл. Энэ барилга барилга, энэ технологи барилга, янз бүрийн технологи, энэ телевизэр одоо миний энэ бичээд байгаа юм бичлэг, камер хүртэл технологи хөгжиж чинь те. Дэлхийг чимжин гэлээ. Дэлхийг чимээд байгаа мó халаад байгаа. Нүдэнд ил харагдах үннийг залуус хүүхдүүд ингэж ярьж байхад дандаа бусдад таалагдах сайн сайхныг хамт шимж ярьж байдаг худал үнний хувцсыг мэхэлж өмсөд маш их үнэмшилтэйгээр ингэж ярина. Бид ардман иргэд маань л энэ одоо засаг дээрийнхаа энэ том сайхан бодлогоодыг хүлээн зөвшөөрч хоорондоо эвтэй түнжинтэй байх юм бол бид ер нь ирээдүй их сайхан байна даа гэж. Гэвч энэ ламд ирээдүйн тэгж сайхан харагдах тэр төр нь энэ цагаас хойш оршин тогтнох аргагүй төрчээ. Учир нь цалингаар хөдөлдөг энэ төрлийн цалинг тавьгээд ухуулж байдаг газар шороо Монголын нутаг дэвсгэрт үгүй болов. Уул ус унган нутагтаа угаас хайртай монголчууд эх орныхон төлөө эрслэн босч засгийн газарт нөлөөлж чадав. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг цагдаагаа хөдөлгөе. Бүх юмыг л хуулийн хүрээнд шийд. Түүнээс биш хууль бусаар байсан тэр хууль хамаагүй би энийг ингэ шийднэ болохгүй цэрэг хөдөлгөөн шийдэн юм уу? Ийм байдлаар яриад ийм байдлаар эдийн засгийг удирдана гэвэл энэ бол болохгүй. Энэ бол болохгүй. Ингэх юм бол манайд ямар хөрөнгө оруулагч одоо орж ирэх юм бэ? Цалингаан тавих аргагүй төрсэн энэ төр цаашдаа яах вэ? Аврал ирж бурхан тандвал аль нь үнэн бурхан бэ? Аль нь үнэн бурхан бэ? Эрдэнэ боловсрол хийж байгаа юмараа мөнгө цаас олсноор ганцхан хармандаа яаж тэгээд далдаас нэг зогчихгүй нэг гатам аяа. Аль нь үнэн бурхан бэ? Тэдний догшин хаан ахин төрснөөр Монгол улс дахин хүчрхэгжин мандаж дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлах болно. Ажил хийгээд цалин аваад деважинд амьдрах нь үнэн үү? Аль эсвэл агуу Монголын эрен үе ирж дэлхийг мөхлийн аюулаас аврах нь үнэн үү? Үнний тухай буддизмд юу номлосон байдгийг бэ? Энэ тухай дараагийн дугаартаа өгүүлсв.